Манай хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засаг бизнесийн санхүү банкын ангийн 1-р курсын оюутан Хайлан байна. Нутгаараа бахархъя гэх бие дагалдсан сэдвийн хүрээнд Ховд аймгийг танилцуулахад бэлэн болсон байна. 1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ард түмний авдугаар хурал дөрөв хэмээх яс угсаагаа ялгаатай хуучин нэрийг халж Чандман улсын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Үүний дараагаар бүгд найрамдах Монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5-р хурлын тогтоолоор Жаргалан төтөвтэй Ховд аймгийн Алтан дээл, Манхан, Үйч, Буулган, Цагаан булган, Мянгад, Буянд, Эрдэнэбүрэн, Даруй, Андман, Хайрхан, Цэцэг, Мөнх хайрхан гэсэн 13 сүмтэй байгуулагджээ. Цам гаруй уул нь мөнх цаст уул бөгөөд 4195 м өндөрт энэ уул нь ан амьтнаар баялаг Монгол алтай нуруунд байдаг. Энэхүү цам гаруй ууланд авиралт хийх болон явган аяллалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Урьд цагт үлд үндэстнүүд цам гаруй уулыг заст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлэн бурхан бүтээгээд түүнийгээ цам гаруй хэмээн нэрлэж заснын өвөр жигс уулын оройд залснаас хойш цам гаруй хэмээн нэрийджээ. Үлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн цам гаруй уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгад уулынхаа үр жимс урамгалыг хүнддэггүй байсан бөгөөд гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан. Уламжлал сайхныг болтол хадгалагдаж байжээ. Гар ус нур нь Ховд аймагт орших Монголын баруун бүсийн хамгийн том цэнгэг ус нур бөгөөд 1578 км талбайтай Ховд голоос тэжээгддэг. Эргэн тойрон бургас зэрэгсээр хүрээлэгдэж олон төрлийн усны шувуу загас амьдардаг тул экологийн өндөр ач холбогдолтой. 1997 онд улсын тусгай хамгаалтанд авч Рамсарын олон улсын жагсаалтанд бүртгэгдсэн. Хар ус хэмээх нэр нь нуурын хар бараан бургасан төгөл мөн монголчуудын том сүрлэг усанд өгдөг уламжлалт нэршилтэй холбоотой гэж үздэг. Ард аюу шимэн алдаршсан алдар жавын аюуш нь ардын хөдөлгөөнтэй цогцтой тэмцэгчдийн нэг юм. Тэд загварын хэлбэрийг голлон хэрэглэж байсан боловч дугуйлан болон цэцэглэн бус хэлбэрээр ч бас тэмцэж байв. Хятадын худалдаачид тэдэнтэй сүлбэлзэн хошуу ноёд Мань баазарын эсрэг тууштай тэмцэн аюушийн хошуу нутаг нь одоогийн Ховд аймыг зүтгэсэн болох тул 1959 онд түүний гэрэл төшөөг Ховд хотын төвд босгож цэцэг самын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон. Ард аюуш нь Манжин 9 эрүү шүүлтийг олонтоо давж 50 наснда дагсан байдаг. Цахигийн элбэгд орчин Монгол улсад ардчилсан нийгэм бий болохоор анх зориглон санаачилж 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг 50 хувьсгалын замаар ардчилсан чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 дахь удирдагчдын нэг. Цэ элбэгд орчин Монгол улсын ерөнхийлөгч асан өмнө нь тэрбээр Монгол улсын ерөнхий сайдаар 2 удаа Монгол улсын хурлын дээд даргаар 1 удаа улсын хурлын гишүүний олонхын бүлгийн даргаар 1 удаа улсын хурлын гишүүнээр 4 удаа тус сонгогдон ажилласан. Цахигийн элбэгд орчин ардчлалын төлөө хүний эрх чөлөөг дээдлэх неолиберал улс төрч юм. Хойд цэнхрийн агуу нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун түш 30 орчим км-ийн зайд орших агуу юм. Тус агуйд 40 мянган жилийн тэртех хадны сүг зураг зэрэг түүхэн турсгал бий. Хойд цэнхрийн агуу энэ агуйн хаан болон дээврийн хэсэгт олон янз бүрийн зурсны дотор тэмээн хэрүүл, тэмээ, арслан зан, одос хөр, мод зэргийг төрсөлжээ. Ховд аймгийн төвөөс 8 км-ийн зайд Баатар хайрхан хэмээх Монгол улсын соён бүхий уул бий. Тасарч тогтсон энэ уул хүмүүсийн нүдэнд содон харагдаж соён бүсгээр чимэглэсэн энэ түүхэн учир холбогдолтой. Хувьсгалын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан бүгд найрамдах Монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн зорилгоор тус ууланд Баатар хайрхан цол олгожээ. Хожим 1970 оны үед Ховд аймгийн анхны шугам зургийн мэргэжлийн багш Гомб Баатар хайрхан уулын энгэрт соён буурласан байна. Мөн Ховдынхан Баатар хайрхан уулын тахилгыг 4 удаа зохион байгуулсан байдаг. Хүмүүс замын нутагт Бодончрын авцал дуруудахын замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн том тооцогдох Чулуун дурсгал яманд 30 орчим том жижиг буган хөшөө хэрэгсүүр болж байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс
жичлүүр, хутаг, бусад зэрэг зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, эрвс чон гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэх дүрсүүд бас байдаг. Энэ 90,000 гаруй хүн амтай 13 өх сотны бүлэг амьдардаг Үлгийн нутаг. Булган сумын булган авто замын бомд, Байтаг авто замын бомд, ховд олон улсын нисэх бүл гэсэн 3 бомдтой. 16,133 мянган км квадрат нутаг дэвсгэртэй 17 сум, 91 багтай. Аймаг нь баруун бүсгийн эдийн засаг, соёлын төв бөгөөд 17 гаруй ястан өх сотны Үлгийн нутаг юм. Амьдаргааны гол их үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд ховдын тарвас, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн, брэнд болон хөгжиж байна. Уйл уурхай, худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарууд эрчимтэй нэмэгдэж эдийн засаг нь төрөлжиж байна. Зам, дэд бүтцийн хувьд аймаг авто зам, нисэх буудал, олон улсын хөлийн бомдод дамжин тээвэр худалдаагаа өргөжүүлж байна. Аялал жуулчлалын салбарт байгууллагын үзэсгэлэнтэй газар, нүүдэлтчдийн ахуй, уламжлалт, хоол хүнс, уух садны өв соёлын түвшинтэй хөгжил өргөн боломжтой. Аймгийн хүн амын өсөлт нь 1990 онд зогсож, үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн 1992-оос 2004 онуудад ойролцоогоор 20,000 өсөлтийг боловч аймгийн хүн амыг 87,000-аас 92,000 байлгахад хүрчээ. Эдийн тариалангийн буюу голлох ургац болох тарвас дунджаар жилдээ 700 орчим га талбай тариалалт хийж 8,000 тонн тарвас, амттан гуай, хураан авдаг байна.